Өөдөө сайн байцгаана уу? Лого хийгээгүй. За ястай хугацааг санахгүй байна. Гэхдээ амар их удаж байгаа. Тэгээ влог хийхгүй байсан ч гэсэндээ над руу влог хийхгүй мүү гэд ер нь за нэг 20 30 хүн ер нь нэг үйл үе ингээд нэг инстаграмаар шалахаар мессеж ирсэн байдаг. Тэгээ тэрийг харахаар бас гоё байдаг шүү. За өнгөрсөн одоо влог хийгээгүй үеэс эхлээд миний амьдралд айгүй их юм болсон. Тэгээд 100 Нью-Йорк 2 удаа явсан. DC явсан. Тэгээ манай гэрийнхэн ирсэн. Тэгээд влог үздэг хүмүүсийн ихэнх нь бас намайг инстаграмаар дагсан байдаг болохоор юу яасан баг. Манай хүү ирснийг харсан баг. Тэгтээ манай хүү нөгөө хөгжим бүжигт сурдаг. Тэгээд хөгжим бүжигтээ заавалчгүй бусаж очиж нөгөө мэргэжлийн хөгжим мөр сурдаг болохоор буцаж сургуультай заавал сурах хэрэгтэй болоод тэгээд дараа жил 100 одоо хичээлээ амраад ахаад ирнэ. Тэгээд мерсер маш их сонирн болсон. Тэгээд миний хамгийн одоо өөртөө сэтгэл хангалуун байгаа нэг мэдээ гэх юм бол тэг өнөөдрийн влогийн сэдв гэх юм бол би юу яасан? Айгу олон жил айгу бүдүүн явсан штэ ер нь. Яг би чи асар жижигхэн биетэй хүн баггүй юу ер нь. Тэгээд асар жижигхэн биетэй хүн хэрнээ би 67 кг дээр ерөөсөө юу яахгүй. Энийг гоё ингэчүүл гоё хийгээд байна. 67 кг-аас ер нь буухгүй. Тэгээ арайч 70 хүрчгүй бас айгу удаан явсан. Тэгээд хажуугаар миний нүүр амар болсон. Тэгээд амар их стресстэй. Тэгээд амар их таргалсан. Тэгээд ер нь бол за шууд ингэж хэлэхэд дасгал хөдөлгөөн тогтмол хийгээд байж үнэхээр чаддгүй. Бас өөрөө залах уу. Тэгээд айгу хамархан шантардаг. Тэгээ айгу иддэг болсон байсан. Тэгээ айгу олон жил нөгөө нэг жирэмснээс хамгаалах юм уудаг байсан. Тэгээд юроосо турдгүй. Яасан ч турдгүй. Тэгээд 3 удаа хийсвэр хагалгаар төрсөн болохоор яг энэ гизний юм бондгор махтай. Гэтэ одоо ч гэсэн байгаа. Тэгээд одоо начиг хүмүүс зөндөө байдаг бах. Начиг хүмүүс одоо ингэ тураах бүтээгдэхүүн маш их хэрэглэж үзсэн. Одоо баг ер нь ихэнх одоо би баг 20-од тураах бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн байсан. Энэ сайн гэж сонсомол за авъя гэд. Тэгээд тухайн үедээ ингээд огцом жаах за үсрээд нэг 5-аас 7 кг аягүй хурдан тураад мөртлөө амар хурдан бүр ингээд тогтсон таргалдаг. Тэгээд тэр ингээ хөөгөө тавгнаад ингээ айгу муухай таргалдаг байхгүй юу. Тэгээд эндээ гутраад тэгээд олон жил нөгөө нэг юу хэрэгжилжсэн болохоор жимснээс хамгаалах юм хэрэгжилжсэн болохоор нөгөө гормоны амар асар их өөрчлөлтөнд ороод нүүр мөрөөр ус ургаа тэгээд нөгөө нүүрний батга айгүй их болоод сэтгэл санаа айгүй хэцүү болоод тэгээд тэрнээсээ болоод амар их идээл те. Тэгээд ерөнхийдөө сүүлийн 2 жил бол миний амьдралд бүр асар их одоо сэтгэл санаа болон өөрийгөө одоо үзэх үзэл гадны дотоод байдлыг үзэх үзэл маань айгүй их нэмэгдсэн. Тэгээд бас нэг юм хэлэх юм бол би сүүлийн жил гаруй астрологоор сурсан. Астрологч хүнээс астрологийн жил гаруй одоо яг сүүлийн хичээл маань сүүлийн одоо 10 цагийн хичээл маань бас ороогүй явж байна. Гэхдээ ерөнхийдөө яг хүний астрологийг одоо астролог зурхаа ер нь бол монголоор зурхаач мэрэгчлээ болсон. Тэгээд өөрөө аягүй сонирхолтой. Тэгээд хажуугаар нөгөө таро мэрэгээ сураад яг одоо нөгөө нэг язгуур сүнс те өмнөх амьдрал ер нь жоохон нэг тийм бэлэг ертөнцийн тал гэх юм уу? Тийм ертөнцөөр аягүй аялсан. Тэгээд эндээ өөрөө аягүй дуртай. Тэгээд өөрөө би дотооддоо аягүй хөгжсөн, үзэл бодол маань аягүй өөрчлөгдсөн. Тэгээд тэр ер нь ингээ нэг амьдрал маань өөрийнхөө үзэл бодол маань ингээ жоохон нэг юм зөв голдрол руугаа ороод эхэлсэн. За яг энэ ингээд тусдаа сайн. За өнөөдрийнхөө яг влог хийж байгаа сайн болохоор би 67 кг-аас 15 кг хасч чадсан. За яг энэ хассан шалтгаан маань одоо ихэнх хүмүүс одоо жишээ нь юу гэдэг мэдлэггүйгээсээ болоод заяа мэдлэггүй тэгээд туршлагагүйгээсээ болоод зүгээр ингээд дам яриа ялангуяа монголчууд ингээд дам яриа наад чинь тийм тэгдэг гэд ингээд ярьдаг. Би ч гэсэндээ яг тийм байсан. Тэгээ би ерөөсөө нэг сонирхгүй байсан. Тэгээд тухайн үед ингээд Монголд одоо нэг хальт таньдаг байсан.
охин маань би ингээд сурсан юм тариа байдаг гэд. Тэгээ би өөрийнхөө бас нөгөө нэг хурдан турчиг гэсэн нэг шуналтай хүслээсээ болоод тэр тариаг зүгээр онлайнаар хайж агаад ямар ч нөгөө нэг эмчийн бичиггүйгээр аваад өөртөө тариад шууд ингээд тарьсан чинь амар хүчтэй хордлогонд ороод бараг 2 хоног ингээд босч чадахгүй толгой харах гад ингээд дотор нь шууд бөөлжөөд ингээд амар хэцүү болоод би шууд ингээд айцсан баггүй юу. Тэгээд тэгээ би нөгөө өмнө нэг Чикаго явж исэн миний влогийг үзчихсэн мал Чикагод манай найз байдаг. Тэгээ би Zoya beauty салон дээр очиод нүүр мөрөө янзуулаад тариа мараа хийлгээд миний нүүр аяга айтайхан болчихсон. Тэгээ тэр ихчтэй ерөнхийдөө холбоотой байжгаад тэгээд тэр ихч маш үрээ одоо ингээд хүүхнүүд аюу их тариа гэж ярьж байгаа тий. Тэгэхдээ ингээд side effect юу гэдэг тэр мэр бүгднийг ингээд хүмүүс сайн мэдлэггүй учраас тариаг юусоо ингээд сонирхгүй. Тэгэхдээ энэ тариа яг эмэгтэй хүн одоо биед аюу хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй гэлтгүй одоо нэмэгдэл илүү тархалт ч одоо бүр маш их хүчин зүйл байгаа байхгүй юу. Идэлт миний одоо гормон тэгээд одоо нөгөө сахар тий тэгээд сэтгэл санаа тэгээд нөгөө бамбай тэгэл ер нь ингээд одоо ингээд нэрлэх юм бол одоо яг тэр эмчтэйгээ ярих юм бол маш их одоо юу байдаг. Тэгээд би тэр тариаг хэрэглэсэн. Гэхдээ тариаг хэрэглэхдээ яг тэр эмчийн хяналтанд доор байжгаад одоо цусныхаа шинжилгээг явуулаа. Яг тухайн үед би цусны шинжилгээг над руу явуулаад тариагаа авнаа гэхэд надад бэлэн нөгөө нэг цусны шинжилгээ яг тэр үед байгаагүй. Тэгээд би цаг авахаар бүр сар гарны дараа болцохгүйд тэгээд Монголоос нөгөө гэрийнхэн ирсэн байсан. Тэгээд өөр хот мот руу явахгүй тэр 100 амар ачаалттай өнгөрсөн 100 амар ачаалтайсэн болохоор би ингээд цаг авсан чинь баг сар гарны дараа надад цаг өгөөд байна гэд. Тэгээд за чи хамгийн сүүлд ер нь өгсөн цусныхаа шинжилгээ намайг өгчих гээд тэгээд юу яасан цусныхаа шинжилгээг явуулсан. Тэгээд 6 сарын 10 хэднээс эхлээд би тариагаа тарьж эхэлсэн. Тэгээд яг эмчийн хяналтандор дооз орно. Тэгээд эмчд яг өөрийнхөө одоо би ингэдэг бүх нээ нуугүй бүх юм яриад тэгээд эмч маань миний шинжилгээг харж агаад за чамд яг энэ болно гэд миний одоо чи гормон би өөрөө ч тэргээ мэдэхгүй байсан заяа. Би хизээч одоо гормон судалж байгаагүй гормон гэж одоо яг юу юм гэд ямар ч байсан жирэмсээс хамгаалах юм муудаг жирэмсэн болохгүй гэсэн нэг тийм юу та. Тэгээд нэрэ тийм байна. Тэгээд одоо миний бүх шинж тэмдэг өөрт илэрж байгаа бүх шинж тэмдэг маань гормоны тархалт гэсэн баггүй юу. Тэгээд яг нөгөө хүний биед хэрэгтэй байгаа зөв юмаа олоод ирэхээрээ хүн амар хурдан турдаг. Тэгээ миний юм одоо жирэмсээс хамгаалах юм уугаад жилд миний юм бүр маш ховор ирдэг байсан. Одоо 2 удаа 3 удаа ирдэг. Тэгээ миний одоо биений юм одоо докторжиж хэлсэн. Тэгээд ер нь ингээд биений одоо нүрийн нөгөө батг гайгүй болоо. Гэтэ хажуугаар нь би нөгөө дэнүртэй грин пил хийлгээд байгаа байхгүй юу. Тэгээ грин пил хийлгээд үс амар ундаг болсон. Тэгээд үсэндээ юм шиг анхаард. Ер нь бас өмнөд үсэндээ анхаардгүй хүн байсан. Тэгээ бас энд нөгөө дэнэр гоё үсчин дээр очиод үс мүсээ гоё ингээ арчилдаг болоод гоё бодоо яг өөртөө тохирох одоо мөнгө хийлгээд тий. Тэгээд ер нь одоо яг миний одоо энэ байгаа байдал яг одоо өөртөө амар гоё таалагдчихж байгаа. Тэгээд яг бас ингээ нэг нуугыг хэлэхэд юу байсан миний тархалт миний зан ааш өөрчлөлт сэтгэл санааны байдлаас эхлээд манай нөхөд хоёр амар таарамж болж эхэлсэн баггүй. Тэгээд бас жоох ингээл асуудлууд гарч ирж ирсэн. Тэгээд тэр мэр маань ингээд байхгүй болоод тэгээд айгуугаа турсан байгаа. Тэгээд би ер нь яг одоо ингээд ээж манай Ана Монголоос ирсэн, ээж Монголоос ирсэн. Ер нь одоо чи ингээд турахгүй бол яг нэг ингээд жижигхэн бондгор юм болох гээд байна. Туur муур гээд. Тэгээ манай ээж Монголч тэр тариаг тариулдаг байсан юм байна. Тэгээд тэгсэн чинь Монголд айгуу нэг удаагийн одоо 7 хоногийн тариа 400 мянгаар тарьдаг. Тэгээ энд ямар хямдхан байна гэх. Тэгээд манай ээж бүр яг өөрийнхөө хэрэгэлдэг тариаг бас тэр одоо гоо сайхны зоолэгчтэй ярьж агаад аваад явсан. Тэгээ бүр 6 сарын хэрэглээгээ 400 мянгаар авсан. 400 доллараар авсан байхгүй юу. Тэгэхээр Монголд юмны үн жоохон үнэтэй байна гэсэн. Тэгээд миний влогийг үзээд Монголд байгаа. Гэтэ энэ бол нэг тийм реклам хийгээд байгаа юм биш шүү заяа. Би зүгээр одоо бас миний влогийг үздэг хүмүүс мэддэг бах. Ерөнхийдөө тийм амар реклам одоо мөнгө төгрөг аваад юм уу ерөөсөө тхийг хүсдэггүй. Угаасаа л би одоо буцаад лого хийгээд гоё ингээ өөртөө ихтэй болоод ирэхээр лого хийгээд явахаар угаасаа л хүссэн хүсэлтэй хүмүүс намайг ямар гоё турцیں۔ Гэж анзаарна. Тэгээд би энийгээ ярих л хийсэн учраас энийгээ ярьж байгаа. Тэгээд зоологчтой манай ээж бас Монгол эндээс тариа аваад явсан. Тэгээ Монголд бас яг одоо энтхийнхээ үнээр хүндэн тохируулаад гол нь тэр тарианууд ч одоо амар олон янз бүр ингэ шинжлэгдээд өмнө нь одоо тарьдаг байсан. Одоо хүмүүс ерөнхийдөө Ким Кардашианы хааны тарьдаг тураадаг тариа мараа гэл тэгдэг те. Тэр тариач амар өөрчлөгдөд айгүй олон янзын болоод нөгөө side effect энэ бүгднийг ингээд арилгаад ингээд одоо яг гоё ингээд одоо үр ашигтай үр өгөөчтэй болцсон байгаа аахгүй. Тэгээд бид нар юунаас айд сэрэмжлэх вэ гэхээр яг өөрийнхөө шинж тэмдэг өөрийнхөө бодит байдлыг үнэн одоо тэр гоо сайханч эмчтэй ярилцаад яг өөртөө тохирох бүтээгдэхүүнийг авах юм бол яг хэрэгтэй өөрийнхөө одоо нөгөө нэг хичнээн олон жил хүрч зарцуулаад хичнээн олон жил мөрөөдөөд тэр
турах нэг үйл явцсандаа явж байгаа одоо хурж байгаа байхгүй юу. Би жишээ нь айгүй олон жил одоо турах гээд тэгээд бүр турахын хүслэн болж исэн хүн. За одоо ингээд манад нэг айгүй том тал байх болохоор одоо яг миний энэ жишээ нь ингээд би уусаа жоох мөөм томтой тэгээд бүр ингээд мөөм жоох унтсан. Тэгээд ер нь яг 2 жилийн дараагаас ч юм уу гоё хөхөө янзлуулна гэж бодож байгаа. Тэгээ хажуугаар нь жоохон бас бүсгүй болсон. Тэгээд яалтчгүй миний энэ нэг 3 удаагийн хийсвэрийн юу байгаад байгаа. Эцний энэ хэсгийн нэг юм мах байгаад байгаа. За одоо би чинь зүгээр л юм зөөлхөө юм юу дүүцэн. Юм татвар одоо энэ төрсигтэйгөө тэгээд ийм ийм юу энэ одоо тийм амар хатуу биш. Зүгээр ийм даруулга зүүцсэн байгаа. Тэгээд даруулга зүүгээд тэгээд энэ одоо зүгээр л нэг иймэрхүү ийм даруулга зүүцсэн. Тэгээд зүгээр юм жоохон байруу эртүү зөмссөн. Тэгээ нэг иймэрхүү. Тэгээ өмнөх одоо ингээд юуг минь харах юм бол амар турсан. Одоо яг энэ махал байгаад байгаа байхгүй юу. Тэгээд гэхдээ яг одоо энэ махтай махгүйгасаа ингээд айгүйх ингээд одоо артлаасаа харахад ч гэсэндээ айгүй турсан. Тэгээ миний энэ нэг одоо энэ эртүү чинь бүр ингээд одоо өмсөхөд яг хяам өмссөн юм шиг ингээл амар их махцах ингээл ийм эртүү ч бариу одоо өмсч чадаа байсан. Тэгээд миний өмнөх одоо турхаадаа өмсчихсэн өмднүүд маань таарад сүүл бүдүүндээ авсан хуцнууд маань томдоод тэгээд дээрэс нэг таргалахаар бас ингээ хүний хөл амар томорд юм байна. Хавн ч юм уу юм томроод би ерөнхийдөө бүр Монголд байхын 35 арьсмарын гутал өмсдөг хүн байсан. Тэгээд ер нь гутал айгу бас ховор олддог. Томроод бүр евро 37 өмссөн заяа. Тэгээ би бүр ингээд сайн Нью-Йоркт явж байхдаа гэрээхтэй явж байхдаа аутлет ороод Гүчигээс айгу гой гутал авсан байсан баггүй юу? Евро 37 хавар намрын өвөл юу нөмсөхөр. Тэгээ энд чинь бас өвөл амар хүүтэн болдгоо. Тийм болохоор тийм гутал авсан байсан чинь манай хоёр найз охин гэрт ирсэн. Тэгээ би нэр ийм гутал авсан. Тэгээ ингээд өмсөн чинь амар томдоод байна. Надад үнэхээр том харагдчихэв. Үнэнгээр нь хийлгсэн чинь нэр айгу том байна гэд. Тэгээд би буцаад жижигхэн арьсмарын гутал руугаа ороод ихэнх гутал маань томдоод тэгээд би одоо яг юу яасан 67 кг-аас 53 кг болсон байгаа байхгүй юу. Тэгээ ерөнхийдөө би чинь бас түрүү хэлсэнчлэн амар асар жижигхэн хүн учраас яг миний нормал жим бол 49 ахгүй юу. Уг нь бол энэ талент ингээ харагдсан бол амар жижигэрсэн ер нь хүзүү. Тэгээ нэг хүзүүний артал нэг таргалсан болохоор ингээд хүзүүний артал ингээ амар мах овоороод яг нэг бондгор мах одоо бүр яахаа мэдхгүй хуйн ч юм уу юу чинь тэгэл амар хуйн хөөрөөл ингэдэг байсан. Одоо тэр мах маань турсан чинь бүр юу чгүй байхгүй болсон. Тэгээд давхар ирүү маань байхгүй болсон. Ерөнхийдөө амьдрал айгүй сайхан болсон байна. За тэгээд нэг тийм мэдээлэлтэй байна. Тэгээд одоо би нэг яг энэ юугаа влог хийгээд үргэлжлүүлээд юугаа ярмаар байж одоо яг гарах хэрэгтэй болоод байна. Тэгээ гарах хэрэгтэй болохоос орой тухтаа орж ирж хагаад бас тэр тарианыхаа тухай бүр та нартай яг гоё тодорхой мэдээлэл хүргэе. Нэг арай нэг урлагтай болсон байгаа зү ядаж нэг хүн харахад арай л нэг юм эмхтэл идэхгүй бол өмнө нь ингээд тайл майл гарч марсан. Өмнө бол зүгээр л нэг юм дөрвөлжин. Гэтэ одоо бас юм хангалттай хүчин бас ингээд шуналтай юу яагаад байгаа юм. Турах тусна нэг шуналтаад одоо бүр ийм болмоор байна ч гэж бодогдол. Тэгэл ер нь айгүй юу байгаа. Турсан ер нь айгүй турсан. Би за одоо яаж харуулах вэ? Инкоо. Лоо бүтний ийм гутал дээр үед авч исэн баггүй юу? Тэгээд тэр үедээ одоо бас нэг амар нөгөө юу байгаагүй. Турхаа байгаагүй. Тэгээ би ерөөсөө энийг би бүр ерөөсөө өмсөж чадаагүй байхгүй юу. Тэгээд нэг бүр чихэн удаа нэг удаа л өмссөн. Одоо ингээ уул муулна ингээ баг шинээрээ. Тэгсэн чинь би сая гарах гад нэр энэ гутлаа өмсөе гэд. Энэ ингээд ийм урт одоо түрүү нь бол нэг энэгээр татчихин. Тэгээд нэг иймэрхүү одоо урт ч юм уу ийм цам самцсан дээр. Тэгээ бас л нэг юу хараал модель зөдөл хараал өөрийгөө одоо тэр модель зөдөл шиг бодоол авсан байх одоо бодвол тэгсэн чинь бүр ингээд энэний бүр ингээд ийшээ миний хөлч бүр орохгүй заяа. Тэгээ за тэгээ ерөнхийдөө надад бол нэг юм аваад өмсөхгүй ингээд нөө багцсан юм амар их байдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэр гутал маань амар гоё орчвол яах вэ?
Яг яаж харуулах вэ? Хөл мөл хүртэл амар гоё турсан. Амар гоё турсан би. Зарим ингээд амар гоё ингээд байт байраал тий. Бүр үнэхээр хичээдэг амар мундаг. Бас ингэж одоо гоё сайхан байх чинь бүр ингээд үнэн хичээл зүтгэр штэ. Ер нь бол тий. Тэгж яхад тийм байдаг гоё тийм эмэгтэй хүмүүс бол ер нь байдаг. Тэр эмэгтэйчүүдийг бол бүр ингээд амар шүтдэг. Тэгээд ёо бүр авсаатчихлаа. Тэгээд 4 5 хүүхэдтэй 3 хүүхэдтэй гэл айгүй гоё бие авч явдаг амар гоё эмэгтэйчүүд зөндөө. Тэгтээ тэр бүсгүүчүүд бол тусдаа. Тэгтээ миний одоо ингээ анзаарснаар одоо яг над чиг би энэ тариа турсан гэж хэлэх одоо хүн бас айгүй ховор идэм билээ. Тэгээд айгүй ингээд мэдгэдэггүй ингээ хүнд юусоо хэлэхгүй ингээд гоё тураал байраал ингээл байдаг хүмүүс байдаг. Гэтэ тэр хүмүүс ч гэсэн бас гоё. Тэр чинээгээр өөртөө харчаатай амар гоё бас өөрийгөө анхаардаг тий. Судлаад бас сайн юмыг ингээд хийгээд өөрийгөө гоё авч явж байгаа нь бас ерөөсөө буруутахгүй. Бас л гоё адилхан гоё. Тэгээд тийм байна. Ямарсаа ёо энэ гутлаа бүр би ингээд таардаг басан доо. Бүр маш их баяртай байна. Эхлээд shopping. Чиний work. Ээж ахын work яхаа болцсон шүү дээ. Би нэр бүр хуучин ажилдаг байсан. Ажилдаа буцаад орсон. Shopping. Одоо гараад ямар ч гэсэн орсгоор орох хэрэгтэй. Тэгээд Mommy. орсгоор орох хэрэгтэй байна. Тэгээд би нөгөө дээр энд одоо нэг Ross гэд дэлгүүр идэв. Ерөнхийдөө бол юмнууд нь тийм чанартай биш. Гэхдээ яг түүгээд явбал түүгээд юм авбал айгуу дайжгүй юмнууд байдаг хинтхан. Тэгээд би тэндээс нөгөө Батгад нөхөртөө юу авсан? Яг нөгөө нэг Stanley гэ брендийн ажлын өмд авсан баггүй юу? Тэгээд за ямиг яаж би түүгэж бодоод нэг 3 ширхгийг авсан. Тэгээд тэр нь айгуу нөгөө би дэвтэйхэн тийм юу байгаа байхгүй юу? Өмд. Тэгээд өнөөдөр болгоо би шуудан орох байсан. Айгүйх ажилтай байсан. Тэгээд шуудан гамарч байсан худлаа юм байна. Юм буцаах би нөгөө сая Halloween-аар тэгээд үзээ хоёрч нөгөө нэг K-pop hunter илүү. K-pop hunter илүү. I was a witch. I mean a demon girl. I was Frozen. Тэгээд K-pop hunter-ийн Amazon дээр ерөн жоо хүнтэй байсан. Тэгээд Shane-с би юу яасан? Энэ хоёрт нөгөө юуг нь авсан? Halloween-ийн костюмыг авсан. Тэгээ яг цагтаа ирээгүй бүр юу авсан гэсэн. Дэги болохоор vampire тий. Дүзима болохоор Элсагийн Аннагийн костюм авсан. Тэгээ тиймээс бол тэрийг буцаан тэгээ тэрэнд нь би нөгөө нэг ягаа нөгөө Mira Yumi илүү тэр хоёрын нөгөө ягаан өсөмсийг авсан байсан. Тэр нөгөө сэлэм мэлэм юм авсан байсан. Тэгээ тэднэр ч гэсэн ирсэн Shane-с айгу муу ирсэн. Тэгээ тэднээс нь буцаая гэд тэгээ ядж яах нэг нь UPS, нэг нь USB-с гэх нэг олон газар буцаах байсан. Тэгээ тийм болохоор буцааж өнөөдөр худлаа юм байна. Тэгээ маргааш бас амрах учраас юу вэ? Өглөө энэ хоёр хичээлд хүрчээд тэгээд буцаачиг гэж бодлоо. Тэгээд дээрэс нь Ross орно тэгээд хажуугаар нөгөө хажуудлын нөгөө DSW гэдэг гутлын дэлгүүрээс энэ хоёрт гутал хавар намрын гутал авна. Харин юу ч гэсэн ороод гаагүй гутал ивэл манай даги болохоор гутал амар илээдэг гутал айгу муутгаж үнсдэг. Тэгээд дүзий тэгээд багцсан гутлын өмсүүлдэг ч гэсэндээ одоо нэг олигтой өмс гутлаа авахгүй болохоор. Яг сая 100 Нью-Йорк явсан тий? Тий. Амар гоё шиш. Амар гоё юмсан аа. Тэгээд өөр сонин сайхан байхгүй. Тэгээд би тэгэл байж гин. Би энэ тариаг хэлэхэд сая би нөгөө нэг 11 сарын 6-нд 4-нд жилөө нөгөө
зүгээр нөгөө бүтэн биеийн шинжилгээ энэ төр хүсье. Тэгээд цусныхаа юу шинжилгээр ахиж өгсөн. Тэгээд ерөөсөө бүр ингээд манай нөгөө нэг яг миний нөгөө нэг хариуцсан нөгөө нэг одоо монголоор өрхийн эмнэлэг гэж ярьдаг шүү дээ. Энд болохоор нөгөө primary doctor гэж байдаг. Тэр эмч маань болохоор миний цусны шинжилгээ тэгээд бүх юмыг хараад бүгдээрээ аягүй сайн байна гэсэн тийм болохоор яг тэгэл манай найзууд манай нөхөр ч гэсэндээ наад чи ямар ч нөгөө нэг аюулгүй үз тариа мараа чи ямар ч аюулгүй үздэй гэдээ аягүй хэлжсэн. Тэгээд яг бүр батлагдсан юм нь сая би цусныхаа шинжилгээг өгөөд бүх юм бүр аягүй сайн гарсан. Тэгээ манай эмч бүгдээрээ аягүй сайн байна. Тэгээ дараагийн юу ч гэсэн дараагийн ерөөсөө би чинь ийм тийм одоо жишээ нь илэг муу байна ч гэдэм үү тийм ерөөсөө байхгүй. Тийм болохоор дараагийн нөгөө нэг хэрэг ямар нэгэн хэрэгтэй бол цаг аваар ч уулзъя гэдгийгсэн. Тэгээд тийм болохоор эрүүл мэндийн тал дээр ямар ч одоо миний хувьд бол ямар нэгэн side effect ч юм уу ерөнхийдөө юм ерөөсөө гараагүй байна. Тэгээд эм чин ер нь за одоо энэ 7 хоног 7 хоногор ер нь тарьдаг тариахгүй юу. Тэгээд хэвийн ерөөсөө тийм нөгөө нэг амар яг өмнө нөгөө амар иддэг байснаа бодоход гайгүй аягүй танагтай дурс. Би өмнө чи юу ингээл орой морой бэлэн хоол ч юм уу. Тэгээ ялангуяа би нөгөө чандаг бэлэн хоолнд дургу. Доширак ч юм уу нөгөө нэг юм нөгөө аяхтай бэлэн гомд аягүй дуртай. Тэгээ хям амар идэх дуртай. Чипс, тэгэл гаацтай ундаа юу л ингээд одоо амар нөгөө болохгүй юм амар хийддэг байсан байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө усуудгүйгээ би амар анзаарсан. Усуудгүй юм байна. Тэгээд яг нөгөө нэг өөрийн ирэхгүй ингээд цаанаасаа ингээд жимс тийм нөгөө салаатны байцаа нэг юм шарчилсан ногоо идмэр санагдаад өөрцөө идмэр санагдаад тэгээд жимс би болохоор тийм нөгөө хүзээлцэг нь стrawberry нэг хидэж чаддаг юм шиггүй юу. Тэгээд яг тийм нөгөө жимснүүдийн нэг амт мамтыг айгүй нэг тийм гоё амталж идмэрс бүр нэг тийм аппетит амар өөрчлөгдөөд тэгээ орой ол ерөөсөө юм их ерөөсөө өсгөөч байсан. Тэгээд гаацтай ундаа бүр ууж чадах байсан. Гэхдээ нөгөө нэг компож авах айгүй дуртай болсон. Тэгээд нэмэлтээр нөгөө нэг soy milk аягүй хөөдөг. Soy milk-ын дээр нөгөө B витамин, D витамин энэ дээр аягүй нөгөө агуулгаддаг. Тэгээд тийм болохоор нөгөө нэмэлтээр би нөгөө витамин уух дуртай юм шихгүй юу. Тэгээд нэмэлт одоо яг нөгөө хоол, жимс тэгээд тийм нөгөө нэг би бас нөгөө өхрийн суухаар миний гид дүүрээд идэв. Гид дүүрээд нөгөө амар гид дүүрээд аягүй тухгүй болоод унгуулад идэв. Тийм болохоор юу яа вэ? Soy milk уух надад аягүй гоё байгаа. Тархлын эсрэг үйлчлэгээ үзүүлээд харуугаасаа нөгөө нэг байнгын нөгөө тархлах дэглэмээ алдчихж байгаа байхгүй. Одоо бид нар чинь тархлах юм л ингээл амьдралдаа хэрэглээд миний бие ингээд эсэргүүцээд ингээд тэнцээд тэгээд гарч ирж байгаа одоо нөгөө нэг үйлдэлтэй үзэгдэл нь ингээд тархалт болж хувираад одоо яг энэ тариа маань миний гормоныг ингээд нөгөө баланс энтрийг ингээд тэнцвэржүүлээд байгаа болохоор яг нөгөө би ингээд байх ёстой хэмжээндээ байгаад үгүй илүүдл одоо жин илүүдл хоол илүүдл гэдэг нэг би энэ одоо оруулахгүй болчихж байгаа байхгүй юу. Гэхдээ та нар ерөнхийдөө сонирхч ивэл одоо тэр эмчтэйгээ бүр маш сайн ярилцах хэрэгтэй. Тэр эмч болохоор айгүй тийм нэг харьцаг одоо айгүй амар надад санагдсан. Шууд чөлөөтэй тэгээ шууд ингээд бүх юмаа ингээд хилэн далангүй ингээд одоо энэ тариаг одоо би чамд амар олон төрлийн тариа байгаа их хүмүүс одоо Ozempic шууд нөгөө мэдлэггүйгээсээ болоод за Ozempic би тармаар байна гэж надаас одоо айгүй Ozempic хүмүүс нэгдэг. Гэхдээ би шууд за энэ хүн Ozempic нэгж байгаа юм байна гэдээ одоо энэ хүнд нэг өгч болохгүй тийм болохоор яг нөгөө яг тухайн үед яг хөө тэгэл нөгөө хүмүүс нөгөө нэг худлаад авъя гэж хачдаг юм шиг байгаа. Гэхдээ яг нөгөө хүнд миний одоо яг нөгөө хүсэж байгаа юм гэх юм бол яг хүний биед тохирсон би нөгөө нэг юу юм сонирхолтой. Тийм болохоор яг нэг чи надаа одоо нин нуугүй яг иддэг бол иддэг, орой бол иддэг бол иддэг гэл нин нуугүй баг ингээл бүх юмаа яраараа гэл энэ нөгөө нэг их нууж хаах юм айгу амар гоё ааштай гоё юм чийсэн. За Ross гэж ийм дэлгүүр байна. Америкт ирээд юу энэ ямар амар яг байрч шүү дээ. Америкт ирээд энэ дэлгүүрээс амар юм авдаг байсан. Гэхдээ тэг ганц нэг гоё хөөрхөн гэрийн тавилга марлах юм юмнууд байдаг. За Ross-оос гарч ийм чемодан авчлаа. Samsonite-ийн гоё нэг хөөрхөн энгийн чемодан $70 авчлаа. Тэгвэл одоо би дараа 7 хоногт Чикаго явна. Тэгээ сайн нэг Монголоос гэрийнхээ ирээд жижиг чемодан болцсон. Тэгээ тэрний дараа 7 хоногт бас Батка бас
нилээ явна. Тийм болохоор жижиг юм гар чимдаа зүгээр. Тэгээ одоо рост явсаар идэл юу ачлаа. Цаг нь болчлоо үзээгийн ээж нь. Үзээгийн балет таан цаг болцсон. Бас яваа. За гэртээ ороод ирсэн. Угсаа гэрээс аяга орой гарсан болохоор 2G гарсан. Тэгээд 3:30-аас тэгээд үзээ ой бүжигтэй байсан. Тэгээд дэлгүүр орчих бүжгийг харчаад орж ирээд хүүхдүүдэд хооллцоод тэгээд нэг юм амар нарийнхан ийм юу талч өмсөд орохгүй байсан байхгүй. Тэгээд түрүү нөгөө нэг бутлаа өмссөн чинь амар гаагүй таарад исэн болохоор энийг өмсөе гэж бодоод тэгээд өмсч үзээд яана таахгүй л яана. Нилээн жижигхэн дресс ахгүй юу. Тэгээд орж исэн орчлоо. Гэтэ жоохон юм чатгаар байна. Нэг тийм юу алга. Гэтэл энэ одоо энэ цахилгаан нь бүр ингээд юу эндэж хүрэхгүйсэн аахгүй юу. Тэгсэн чи хараа айгу хөөрхөн багтчихлаа. Энэ юм хөөрхөн энэ дээр юм бүстэй. Тэгэж сая 100 юу солонгос авсан. Тэгтээ надаа авсан гэд авчиж өгдөөсөн. Тэг яг нөгөө миний 3 хийсвэрийн энэ жижигхэн энэ махал байгаа. Тэгээ ингээд айгу зүгээр. За ямар ч байсан 15 кг турсан үйл явцаа та нартаа хэллээ. Тэгээд энэ тариа бол одоо хэрэгсэн хүмүүс одоо мэдээж одоо зарим хүмүүс бас хэрэгсэн байгаа шүү дээ. Тэгээд ер нь Америкт бол эмэгтэйчүүд аягүй хэрэглээ турж байгаа. Би бүр амар хэд хэдэн хүмүүсийг аягүй сайн мэднэ. Тэгээд надад болохоор яг тусгай эмчтэй одоо зөвлөгчтэй тэгээд энэ тариагаа хэрэглээж явсан болохоор надад бол ямар ч side effect юм уу юм илрээгүй одоохондоо. Тэгээд ямарсан гоё турцсан 15 кг. Бүр хизээч орохгүй байх төө яах гэж ээж надад ийм халааж авчирсан бэ гэд бодсон. Тэгээд ээж би чамайг арай ч юм бүдүүн байна гэж юусаа бодоогүй гэд манай анаа ээж мэж бол намайг ч тур гэл. Тэр бол надад амар дарамттай аюу хэцүү. Угаасаа би ч гэсэн өөрөө турмаар л шүү дээ. Ер нь тэгэл жоохон нөгөө нэг стрессээ тэгэл байсан болохоор айгу тэр нь тур гэж байгаа надад амар төвхтэй байдаг байсан. Тэгээд энэ тариа тарьсан чинь бүр ингээд амар гоё цэгцрээд биет нөгөө нэг асуудлууд үүсээд байсан. Асуудлаач цэгцлээд тэгээд гормоны хаж асуудлыг давхар цэгцрээд гормоноос болоод угаасаа тархснаа мэдээд энэ эмчтэй уулзаад тэгээд яг өөрийнхөө биед тохирсон. Тэгэхгүй бол одоо миний өмнө нь алдаа одоо миний тэр өмнөх тархалтууд ч гэсэндээ одоо миний нүүр ч гэсэндээ нэг амар осон шүү дээ. Тэгэхэд яг нөгөө өөр ч яг тохирох юм олж чадахгүй сайн гэсэн болгонд ингээл хошуураал тий. Тэгээд явж исэн байгаа байхгүй юу. Тэгээд өөрийгөө биеэрээ чи юм тэгэл амар хохирсон байсан. Турах кофе уусан, турах витамин уусан, цай уусан, herbal life уусан, нүү скин уусан. Тэгээ нөө турах нэг юм уусан. Тэгээд нөө витамин юм уусан. Тэгээ нөө detox Mongolia тэрийг уусан. Detox Mongolia үнэхээр амар тураад. Гэхдээ би амар зовж турдаг бүр ингээд ам хатаа толгоо өвдөөл ингээл би юу нэм зовиртой турдаг. Тэгээд одоо яг нөгөө нэг Ренеселийн бас турах энэ нүүрний ямиг авахтаа би турах витамин гэж авч исэн. Тэгэл кардиган гэл ингээл тэгэл ер нь аюу их юм ингээл яаж исэн. Тэгэд энэ болгоныгоо уугаад тэгэд байнга одоо тэр мэдээж тэр чинь байнга ууж турхаа гэж байхгүй. Тэгээ миний дутагдaltaй тал бол тэгэл хүмүүс одоо хэлхэл ахaltaа гой тасгал хөдлөн хийж ирүүл хооллоор яаж маач гэл тэгдэг. Тэгээ би үнэхээр тэгж чаддаг хүн биш. Тийм болохоор тэгээд яг миний муу буруу талтай. Тэгтээ эсрэгээр одоо бас харьцангуй гоё орчин үе болоод ингээд ирж яхад яг өөрийнхөө нэг асуудлыг олоод тэгээд яг өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо ялангуяа ингээд 30 гараад тэг 3 хүүхэд ингээд төрүүлээл уусаа начиг одоо ийм амар тасгал хөдөлгөөн хийдгүү хүнд яалч нэг гормоны асуудлаас болоод үнэхээр турыг хичээгээд ч би нэг хэсэг бол аяgur тасгал хийсэн. Манай нөхөрч мэдж байгаа, манай найзууд энд байгаа найзууд мэдж байгаа
өдрөө болоо найзуудтай видео колл хийгээл тасгалаа хийгээл тэгээ манай найзууд бүр чист амар тасал хийдэг боллоо моллоо гэл шоолж молоо. Тэгээ тэр нь үсрээл нэг сар мар л болсон. Тэгэл айгуугаа туурч байгаа л тэгэл байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг энэ асуудал амар гоё шийдээд ингээд турж байгаа надад амар үнэхээр баярлалаа шүү дээ. Тэгээд залуугчтай яриад тэр эмчтэй холбогдоод энэ тариаг аваад тарьсандаа амар их баяртай байгаа. Тэгэхгүйсэн бол ингээл одоо ингээл влогооч хийхгүй тэгэл ерөөсөө ингээд өөртөө ихтгэлгүй би нэг хэсэг айгуу таргалаа тэгээд амар өөртөө ихтгэлгүй ер нь айгуу хэцүү болсон байсан ер нь. Тэгээд одоо ингээд сууж байгаад айгуу гоё юм. Тэгээ миний бүгчнүүд би нөгөө нэг нөхрийнхөө өгсөн бүгжийг бүдүүрээд нөгөө авсан дэлгүүрт нь очиод нэг сунгуулсан. Тэгээ тэр нь одоо нөгөө суураад зүүж чадахгүй. Тэгээ одоо тэгж байгаа л одоо ахаал жижигсэндээ. Тэгээ ямар ч байсан яг энэ ингээд юм 7-7 хоногийн зай тэгээ яг хүнд нь өөртөө тохирсон одоо яг тэр орс найрлагатай тариаг өгж байгаа учраас би бол ахиж тааргалахгүй. Би бол нэг жилийн хэрэгцээг авсан байхгүй юу. Тэгтээ жилийн хэрэгцээ нь одоо дөнгөж би 6 7 8 9 10 11 гэд яг 5 сар бол би ингээд тарьсан байна. Тэгтээ 5 сар тарихдаа миний тариа тэр дөнгөж баг талтаач орог байгаа. Тэгээд эхний ээлжинд яг бидээ тасах гал багаар эхэлж байгаа. Тэгээд ингээд эмчтэйгээ байнгын холбоотой байж байгаад юу яадаг тунгаа хэсгээд явдаг. Тэгээд одоо за энэ 7 хоног яаж юу өөрчлөгдөж чинь хэр байна гэд эм чинь ингээ байнгын санаа тавиад тэгээд асуух юм байвал зоологч руу холбогдчихдаг. Тэгээд зоологч гэсэн мэдээллийг аягүй сайн өгдөг. Тэгээд ер нь хүн өөрт нь яг ингээ тохирсон одоо ер нь гэхдээ энэ тариа чинь яг одоо брендээрээ нэршлэрээ ер нь аягүй олон янз гэдэг юм билээ. Тэгээ яг хэрвээ та нар сонирхож байвал би юу ч гэсэн имийг яаж мэдхүү зоологчийн утасны дугаар өгч алхам болоо. Зааварсан Instagram хаягийн юу ч гэсэн ажлынхан дугаарыг ч юм уу биччихье. Тэгээд би өөрөө хувьд амар гоё баяртайгаа та нар ч гэсэн одоо миний влогийг үзээд сэтгэлээ комментээр бичээрэй. Тэгээд ийм халааж ямар ч одоо ирэх зам бол хүмүүс чөөрл юм байна. Би үн энийг нөгөө төсөөлөхдөө айгу тийм гоёлын юм шиг санагдаад байсан байхгүй юу? Тухайн үед ингээл амар бүдүүн ингээл өөртөө ихтгэлтэй. Би юу нэг юм бас палаж юу фуг өмсдөг хүн биш. Нэг юм баяр маяраар л юм палаж өмснө гэж би бодоо. Тэгээд одоо энэ жилийн шинэ жилд манайд хүрч хоёр орно. Гэхдээ энэ нэрээ палаж байгаа гэж би бодоод за хэд хоногоос өмсч үзье гэдэг чи яг одоо ингээд лого хийнгээ өмсөд үзсэн чи бас яг таарч ий. Гэхдээ арай л шинэ жил гэхэд бол бас тааруулах юм. Гэхдээ яг нэг гоёж маяхгүй зүгээр энгийн гоё орохоор бол энийг өмснө. Энэ гой бүстэй. Тэгээд нэг тиймэрхүү байна да. Тэгээд одоо ямар ч байсан сая 100 бол амар их заагүй байсан. Тэгээд 4-р өдөр би Чикаго явна, найз дээр очино. Тэгээ манай найзын төрсөн өдөр болж байгаа. Тэгээд Чикаго явахдаа ямар ч гэсэн лого хийнэ. Одоо ерөөсөө ингээд өмжөө нөгөө би амар залхуу болсон байсан бас ингээд ярихад амар тарган тэгэл идэл нөгөө нойроо дийлгүй ингээд унтаал нэг юм сонин нэг ингээд жингүүдэл нэг юм хүчгүй зориггүй байсан. Тэгэл тийм үед чинь нэг нөгөө юм лог мантаа юм чинь. Тийм болохоор одоо болохоор арай нэг сэргийг арай нэг юм амьдрал утга учиртай юм шиг болоод ирж байгаа байхгүй юу. Тийм болохоор лого за байнга оруулна гэж амлаж чадахгүй. Би бас ингээд хүнд юм амлчаар амлалтандаа хүрэх гэж амар зовоод амар хэцүү байгаад идэг. Тэгээд чадахгүй бол дараа нь амар харамсаад идэг болохоор ямар ч байсан ингээд влог хийхгүй удаж агаад тураад тэгээд гоё өөрийнхөө яаж турсангаа бас яриад лого хийж байгаад бол амар их баяртай байна. Тэгээд цаашдаа бас лого хийн гэж бодож ин зүгээр бодож. За. Тэгэд бусдаар бол манай гэрийн ингийн амьдралаар үргэлжлээл явж байна. Тэгээд дараагийн влогоор уулзцаая. Bye.